Хөрөнгө оруулалт худалдааны газрын нэрмжит 7 хоног үргэлжилж байна. Эдийн засаг санхүүгийн салбарын асуудлыг хүндэн хилцүүллээ. Хаврын чуулганаар эдийн засагтай холбоотой хууль эрх зүйн болон татварын багц хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэргийг хилцэхээр төлөвлөжээ. Татварын хувь хэмжээг буруулснаар нэг хүнд ногдох ачаалал багасгч татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, эдийн засагт илүү үр ашиг авчрах боломжтой гэдгийг шинжижид харж байгаамаа. Мөн өмнө нь татвар төлдөггүй байсан хэсгийг татварын тогтолцоонд хамруулж шударга байдлыг хангах нь чухал юм. Нөгөө талаас татварын бодлогыг хилцэхдээ улсын төсвийн орлогыг давхар тооцох ёстой. Төсвийн орлогын гол хөвсөөр нь татвар. Хэрв татварын хэмжээг бууруулах бол үүний нөлөөг бодит тооцоо судалгаанд тулгуурлан тодорхойлох шаардлагатай гэж байна. Ухацтай тооцоо судалгаан дээр үндэслэн тэгсэн мөртлөө эдийн засгийг өөдөн татах зөвхөн хий өсөлт гэхгүй иргэд болон аж ахуйн нэгжүүдийн ачаалал дарамтыг багасгаж илүү боломжтой сайхан ашиг орлого цалин бий болох энэ л нөхцөлийг бид нар бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Тэр утгаараа дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх, ер нь нөхцөл байдал ямар байгааг мэдэгдэх, одоо энэ явж байгаа хуулийн төслүүдээр саналыг нь авах зэрэгт гээд маш олон ийм ач холбогдолтой 7 хоногийн ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа энэ хөрөнгө оруулалтын газрынхантай бас талархаж байна. Энэ оны 2 дугаар сарын байдлаар экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс ойролцоогоор 50 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Импортын тухайд өнгөрсөн оныхтой харьцуулахад бага зэрэг бууралт ажиглагджээ. Үүнд гол нь нөлөөсөн хүчин зүйлс нь хөрөнгө оруулалтын зорилттой бараа бүтээгдэхүүний импорт багассан. 2026 онд импортын буюу дотоодын эрэлт эдийн засгийн идэвхжил тодорхой хэмжээнд сулрах магадлалтай гэсэн хүлээлт бий болжээ. Статистикийн хорооноос 2 сарын 14-нд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг яг үжсэн байлаа зарлаа. За өсөлт бол 6.8%-тай гарсан. За уг өсөлт болохоор хөдөө аж ахуй, уул уурхайн салбараар голчлон нөлөөлсөн байгаа. Экспорт бас энэ оны сүүлд бас нэлээд өндөр гарлаа. Оны дундуур бол экспорт нэлээд буугаад байсан болохоор нүүрснүүдтэй холбогдолтой байсан. Эргүүлээ экспортоор нөхсөн 2 бүтээгдэхүүн бол зис болон алт байлаа. За зис болон алтны үн бол дэлхийн зах зээл дээр нэлээд өндөр өсөлттэй байснаар экспорт бол нэлээд дайггүй байлаа. Тэгээд оны 2 сарын байдлаар ч гэсэн экспортын орлого өнгөрсөн оныхон муу үеэс бол 50% орчим өсчөд байна. Түүхийд экспортын сэргэлтээ ирж хадгалж оны эхний 2 дугаар сард Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 4.6 тэрбум Америк доллар болсноор өмнөх оны мөн үеэс 24.4%-аар өссөн байна.